Манай хойд хөрш Оросын холбооны улстай манай гадаад худалдаа 2024 оны хувьд ямар байсан бэ гэвэл 2.9 тэрбум долларын харилцаа үүссэн байна. За худалдааны тэнцэл бол хасах 97%. Би энгийнээр хэлье. Оросын холбооны улс биднээс 100 сая долларын бараа худалдан авсан байна. Бид нар Оросын холбооны улсаас 2.8 тэрбум долларын худалдан авалт хийсэн байна. Буюу бид нар Оросоос л бараа худалдаж авч манай валют Орос руу явж байгаа. Гэтэл Орос маань эргүүлээд биднээс 100 сая долларын л бараа бүтээгдэхүүн худалдаж авч байна. Тэгэхээр энэ бол маш ашиггүй маш ашиггүй харилцаа гэсэн үг. Тэгээ энэ дөнгөж одоо энэ 24 онд л юм байгаа мó гэхэлэр үгүй, энэ ер нь л үргэлжид ийм харилцаатай байсан. Тэгээ бид нар өөрсдөө Монгол улсын засгийн газар, Монгол улсын бизнес эрхлэгчид өөрсдөө Оросын холбооны улсын үеийн энэ удирдлагуудад ямар хүсэлт хэлдэг байсан бэ гэхэлэр биднээс юм худалдаж аваач. Бид нар бараагаа гаргыг ихлээр маш өндөр татвартай байна. Биднийг эдийн засгийн хориг та нар оруулсан биш үү? Энэ татврын орчноо эргэж хараач гэж бид нар Оросоос маш олон жилийн хугацаанд гуйсан. За тэгээд нэг 20 онд Евразийн хэлэлцээрд бүс нутгийн хэлэлцээрд оруулах боломж бүрдэх юм байна. Энд нэгдэх юм бол Монгол улсад бас ашигтай нөхцөл байдал үүсэх юм байна гэдэг ийм хэлэлцээрийг анх эхлүүлсэн. 20 онд ажлын хэсэг байгуулагдаад Хүрлбаатар сайд тухай үед ахлаад бас ажиллаж байсан. За ингээд явсаран байгаад сая 25 оны 25 оны 4 сард эдийн засгийн байнгын хороо, төсвийн байнгын хороо, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор энэ хэлэлцээр ороод байгууллага зөвшөөрлийн олгоод учрал дарга сайд байхдаа өөрөө 6 сард очиж яг энэ 6 орны төвшөнд энэ гэрээг үзгэлсэн. За одоо бол сойрхон батлах эцсийн үе шат явж байгаа буюу бид нар ямар нэгэн байдлаар гэрээг өөрчлөе, буцъя, цуцлая гэдг нь бол өөрөө маш ёс зүйгүй. Монгол улс өөрөө хэлсэн үгэндээ хүрдэггүй гэсэн ийм асуудал үүснэ. Ийм учраас яг одоо улсын их хурлын гишүүд маш хариуцлагатай байж энэ хэлэлцээрийг сойрхон батлах хэрэгтэй. За би бол дэмжиж байгаа гэдгийг хэллээ. Нөгөө талдаа яалтчгүй учрал дарга түрүүн тамхины хилцүүлэг биш шүү гэж хэлсэн боловч тамхитай холбоотой бидний санаа зовнил байгаа нь бол илэрхий байна. Гайлын татварыг тамхины татварыг бид нар анзааралгүй өмнөх хэлэлцээрүүдийг явуулчихжээ, хоцорчжээ. Үүнийг бол манай Номин Чимэг гишүүн бас маш сайн хэлж байгаа тий. Би 1 минут авчи дарга. Тэгэхээр үүн дээр яг энэ тамхитай холбоотой асуудлыг онцгой албаны татвараар зохицуулна гэсэн энэ зохицуулалтаа оруулж ирэхийг улсын их хурлаас давхар даалгамаар байна. Ингэж байж магадгүй. За 1 минут нэмж өгье. Магадгүй санаа зовж байгаа гишүүд маань ямар ч байсан засгийн газрыг бид нар тогтоолоор үүргэжүүлчихлээ. Яаралтай энэ онцгой татврын асуудлыг оруулж ирнэ гэсэн ийм ойлголттойгоор ямар ч сөрөг бодолгүйгээр энэ Евразийн хэлэлцээрийг сойрхон батлах боломжтой байхаа гэж үзсний үндсэн дээр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дээр тогтоол дагаж гаргах энэ зарчмын зөрүүтийн саналыг гаргасан. Үүнийг бас гишүүдийг дэмжиж өгөхийг хүсэж байна. За мөн түншлэх хугацаатай холбоотой 3 жилийн төр хэлэлцээр гэж байгаа боловч 3 жилийн дараа автоматар сунгагдаад явах юм аа. Тэгэхээр энэ автоматар сунгагдах учраас 3 жилийн дараа зайлшгүй үнэлгээг улсын их хурлаар оруулж үргэлжлүүлэх үгүй юу гэдэг асуудлыг тогтоолоор даалгахыг бас хүссэн байгаа. Ийм учраас бас энэ тогтоолны ач холбогдлыг бас сайн ойлгож улсын их хурлын гишүүд гэрээг сойрхон батлаж мөн түүжлэн тогтоолыг бас дэмжиж өгөхийг хүсэж байна. Баярлалаа.